За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За манай сургуулийн хувьд бол одоо амьдрах чадвар суралц үйл ажиллагааныхаа цагаар одоо анги ангитан сэдвээ сонгоод үйл ажиллагаагаа зохион байгуулад үр дүнд хүрээд ингээд ажиллаж байсан. За энэ удаагийн амьдрах чадвар суралц үйл ажиллагааныхаа одоо сэдвийг сонгохдоо бол бид нэр 5 дугаар ангийн маш нарны секцээрээ хамтарч ярилцаад 5 дугаар ангийнхаа сурагчдын хэмжээнд энэ үйл ажиллагаагаа зохион байгуулад үзье гэсэн шийдэл төрсөн. За энэний үндс нь юу вэ гэхээр өнгөрсөн жилийн хичээлийн жилд бид нэр сургуулийнхаа хэмжээнд хог гэсэн энэ сэдвийг аваад тэгээд сургуулаараа хамтарч ажиллаад үтсэн. Энэ маань болохоор үр дүнгээ өгсөн юм ажил байсан учраас бид нэр одоо энэ удаагийнхаа амьдрах чадвар суралцах үйл ажиллагааныхаа цагийг хамтарч зохион байгуулад үзвэл ямар вэ гэдэг ингээд сэдв сонгоод үйл ажиллагаа зохион байгуулж байна. За тэгээд энэ удаагийн үйл ажиллагааны онцлог нь юу вэ гэх юм бол одоо 5 дугаар ангууд нэгдээд ингээд сэдвээ сонгоод үйл ажиллагаанд оролцсон явж байгаа нь болохоор одоо цагийн нэгтрэл тэгээд бас олон хүүхдийн санаа орсон ийм сэдв сонголт болсон. Тэгээ энэ сэдв сонгох үйл ажиллагаанд бол хүүхэд бүр саналаа хэлж одоо нэлээд хэдэн үе шатаагаар нэгтгэн дүгнжиж эцсийн сэдв маань ингэж сонгогдсон. За тэгээд сэдв сонгох үйл ажиллагаагаа бол одоо өгөгдлийн хүснэгт оюуны тогтолгоо, оюуны зураглах зэрэг аргуудыг ингэж хэрэглэж одоо зохион байгууллаа. За тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулах явцад бол одоо сурагчдын маань одоо хэрэгцээтэй сонирхсон тулгамдсан асуудлаа олж харах. За өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бүтээлчээр хамтарч ажиллах. За хамтарч ажиллах харилцаа холбоо тогтоох энэ чадварууд бол нэлээд сайн дэмжигдэж өгсөн. Сэдв сонгох үйл ажиллагааг зохион байгуулахдаа бол одоо сургуулийнхаа зорилтонд одоо уялдуулан сэдвийн хүрээг бол одоо ингэж гаргаж ирж тухайн сэдвийн хүрээнээс одоо цааш нь задлан сурагчд маань одоо ингэж сонирхсон тулгамдсан ийм асуудлаа бол сонгож гаргасан байгаа. За одоо ингээд сэдв сонгох үйл ажиллагаатай танилцъя. За өдрийн мэнд хүргэе. За бид хэд өмнө ангитай амьдрах чадварыг суралцах цагаараа сэдвээ сонгоод асуудлаа шийдвэрлээд ингэ яваад ирж байгаа тийм ээ. Одоо тэгэхээр бид өнөөдөр дараагийнхаа шинэ сэдвийг сонгох болох нэ. За ямар сэдвийг сонгох вэ гэдгийг одоо та бүхэн өнөөдөр ингэж гаргаж ирнэ. Багшийн зүгээс бол одоо сэдвийн хүрээг нэгсэн байна. Энэ хүрээний дагуу та нар сонгох сэдвээ сонгож явах нэ. Энэ сэдв маань маш багцаж авсан болохоор та нар энэ төрөнд задлаад өөрийнхөө сонгох сонирхсан сэдвээ энэ хүрээнийхээ дагуу сонгож болох нэ гэсэн үг. За одоо их бидний ихний алхам байна. Анги ангидаа сонирхсан сэдвээ сонгоё. Ай
таалагдсан байна. За ингээд эхний ангийн сонгосон сэдвийг одоо сонсъё. Сэмэцгэнөө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг 5 ангийн сурагч Болормаа гэдэг найзуудаа намайг анхааралтай сонсоорой. Манай ангийнхын ярилцаад сэдвүүдээ өөрсдөө гаргасан байгаа. Агаарын бохирдол, хог аялал, усны бохирдол, хоол хүнс, давтлах их газар, сургалтын мөрөө, сургуулийн талбай, үндэсний тоглоом, даадгай, ажилгүйдэл утас PC тоглоом, уламжлалт төвөг соёл, туршилт хийх өрөө, цаг баримтлах, дасгал хөдөлгөөн, ёс суртахуун буюу соёл гэсэн 15 сэдвийн өрөөнд ярилцсан байгаа. Тэгээд манай ангийнхан бүгдээрээ ярилцаад утас гэсэн сэдвүүдээр бүгдээрээ илүү их санал 8 хүүхэд санал авсан байгаа. Учир нь гэвэл хүүхдүүд ингээд хичээлийн цагаа багш хичээлийн тайлбарлаар яг ингээд ойлгоход анхаарал төвлөрөхгүй байж авах ингээд нэг хүүхдийн утас дуураад тэгээд анхаарал сарнаад ингээд ойлгож чадвар нь дутмаг байдаг учраас манай ангийнхын сэдвийг илүү их судлах хэрэгтэй гэж сонгосон байгаа. За баярлалаа. За дараагийн анги. Хүүхдүүдээ намайг анхаараарай. Намайг 5 ангийн сурагч Давсан Зунжиг гэдгээ. Төг соёл гэдгийг манайх илүү чилж авсан. Тэр төг соёлд нь 10 хүүхэд саналаа өгсөн. Тоглоомнууд нь 7. Тэгээд эрүүл хоол хүнсэнд 3. Тэгээд тэмдэглэлт өдөрт нь бас 3. Байгальлын эрүүл мэндээр нь 2. Тэгээд сургалтын юун дээр нь тэг хүүхэд өгсөн. Хог дээр 11 хүүхэд өгсөн. Яагаад ингэж хогийг 11 хүүхэд өгсөн бэ гэвэл хог дээр нөгөө нэг нодлон бас нөгөө нэг одоо аймаг тэрхээр их хэмжээний нөгөө нэг хог гарч байгаа учраас бид нөөс хогийг багсгах гэсэн санаагаар 11 хүүхэд өгсөн. Сайн байцгаана уу намайг бэлгүүн гэдэг. Би 5 байцгаана бэлгүүн гэдэг. Бид нар 5 сэдвийн хүрээнд одоо ярилцсан. Нэг нь агаарын бохирдол, хоёрт сургуулийн орчин, гуравт төв соёл, дөрөвт хийж бүтээхийн гайхамшиг, тавт эрүүл мэнд хоол хүнс гэсэн 5 сэдвийн хүрээнд ярилцсан байгаа. Тэгээд хамгийн их саналтай хийж бүтээхийн гайхамшиг гэдэг сэдв 9 санал авсан байгаа. Яагаад бид нар энэ сэдвийг сонгосон бэ гэвэл бид нар ирээдүйд дэлхийд одоо хийж бүтээх зүйлсээр дутаахгүй тул ийм сэдвийг сонгосон байгаа. За 5 ангийнхандаа баярлалаа. 5 ангийнхан маань бас нэлээд санал хуваагдсан байна. За 5 ангийнхан Сурагчдаа намаас асуурай. 5 ангийн сурагч болсон юм байна. Манай 5 анги ямар сэдвийг сонгосон бэ гэвэл тоглоом наадга, байгаль орчин, уул ус, ургам, уламжлалт, ёс, эрүүл мэнд, ёс суртахууны соёл, сургуулийн соёл, сургалтын орчин, эрүүл мэнд, хоол хүнс, хийж бүтээхийн гайхамшиг, орон нутгийн хөгжил, ажил мэргэжлийн үндэс, байгаль дээлтэй хэрэглээ, тэмдэглэлт баяр, төв соёл, эрхлэх аж ахуй, агаарын бохирдол, цэвэр агаар, ус чандан гэсэн юм сонгосон байгаа. Одоо энэ ч бас хамгийн их санал авсан юм бол байгаль орчин. Яагаад байгаль орчин бэ гэвэл бид нар Монгол хүүхд одоо байгальтай гадна зохицож амьдрах хэрэгтэй гэдэг. Тэгээ манай ангийнхан бүгдөө байгаль орчныг сонгосон байгаа. За баярлалаа. 5 ангийнхандаа баярлалаа. За энэ хооронд манай багш маань анги болгоноос гарсан саналыг ингээд жагсаагаар нэгтгэл хийгээд амжижээ. За энэ нэгтгэл дээрээс ингээд харахад давтаагүйгээр бол манай 4 ангиас 19 өөр төрлийн одоо судлыг гэсэн санал гарчсан байна. Хамгийн их одоо сонирхон судлыг гэсэн санал авсан сэдвүүдийн бүгдээр одоо ярилцаа сонгож өгөхөө. Тэгээд тэр хамгийн их дээрээ цааш нь ярилцаад алийг сонгох вэ, яг сонгох вэ гэдгээ ярилцаад явагдахөө. За хог аягдал гэхээр 16 хүүхэд хог аягдал сэдвээр судлаа гэж сонгож авсан байна. За төв соёл уламжлалтынхаа талаар судлаа гэдэг бас 16 хүүхэд сонгож авсан байна. За тэгээд сургалтын орчноо судлаа гэдэг 11 хүүхэд сонгож авсан байна. Хийж үтээхийн гайхамшиг судлаа гэсэн бас 10 хүүхэд байна. За байгаль
нээлттэй хэрэглэе гэсэн сэдвийг сонгосон 10 хүүхэд байгаа юм байна. За ингээд хамгийн сонгохыг хүссэн 5 сэдв байгаа учраас 5 сэдв дээр 5-ыг судлах уу, сонгож судлах уу, нэгийг судлах уу гэдгийг одоо ярилцаад бүгдээрээ шийдчихье. Сайн санаа намайг 50 мянгаар зурагчиж авлаа гэдэг. Миний бодлоор болохоор төгс соёл уламжлалын энэ жилд авсан байгаа болохоор арай хэрэггүй хаа гэж үзэж байна. Намайг 5 мянгаар зурагч цэгнээд өгч гэдэг. Найзуудаа намайг анхааралтай сонсоорой. Би бол хог хаягдлыг бол энэ жил энэ үйлрэлдээ сонгож хэрэггүй гэж бодож байна. Яагаад вэ гэвэл бид нар бол өнөг 4-р ангид яг сургууль даяараа хог хаягдлын асуудлыг шийдэж цэвэр сургууль болсон гэж би бодож байгаа учраас хог хаягдл энэ үйлрэлдээ би бол сонгож хэрэггүй гэж бодож байна. тэрнүүд тавьлаа. За энэс сандаа гэнэ. Самбайнаа намайг тавьяа ингэ сурч байгаа гэдэг. Миний бодлоор төгс соёл уламжлалын судлаад миний бодлоор хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл төгс соёл уламжлалыг бид нар хүн нийгмийн хамгаалаас хараад уншаад хийж байгаа мэдээд авч байгаа учраас төгс соёл уламжлалыг судлаад хэрэггүй гэж бодож байна. Надад яг хэрэгтэй нь хийж ирэх гайхамшиг гэж бодож байна. Яг гэвэл бусдын бид бусад хичээлүүдээр урьдчилан жилийн хичээлүүдээр үзсэн болохоор хийж ирэх гайхамшиг авсан дээ гэж бодож байна. Баярлалаа. За тэдний ангиас нэг сонссон. Найзуудаа намаас би 5 ангид сурч нарийн төрөө миний бодлоор хог хаягдлаас өмнөх жилдээ би хэрэгдүүлээд суулаа хог өсгөө авсан болохоор хог хаягдлаа гэж үзсэн. Би 5 ангид сурч сандраа миний бодлоор бол хийж бүтээхийн гайхамшиг гэдгийг биднэрт илүү хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл хийж бүтээгээд ямар их хөдөлмөрлөөд өөрийнхөө хөдөлмөрсөн зүйлийг хийх ямар гайхамшигтай гоё зүйлийг бид нар нэгдүгээр мэдэж байгаа. Хоёрдугаар бол хийж бүтээгээд хүн болсон ингээд амжилтанд хүрч болно гэдгийг хүүхэд бүр мэдэж авах учраас хийж бүтээхийн гайхамшиг гэдгийг сонгож байна. Тэгэхээр би 5 ангид сурч байгаа нэмж байна. Найзтаа намайг анхааралтай сонсорой. Хийж бүтээхийн гайхамшиг одоо яах юм бэ гэж бодож байна. Бүгдээр одоо тийм ямар нэг юм хийгээ сурцсан байгаа. Тэр алуу хөгжүүлэх. Би тарихын сурагч дэлгэрлээ байна. Найзуудаа намайг анхааралтай сонсоорой. Одоо би төгс соёл уламжлалыг сонгож байна. Яагаад гэвэл одоо манай Монгол улс үнэхээр сайхан төгс соёл уламжлалтай. Одоо тэгээд энэ сайхан төгс соёлоо одоо одооны хүүхдүүд мартаж эхэлж байна. Тэгээд энийг сануулж яах юм би сонгож байна. Сайн байна уу намайг 5 ангид сурагч бэлгүүн гэдэг. Миний бодлоор эрүүл хооллол үс гэдэг зүйл хэрэггүй юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл 3-4-р ангидаа бид нар эрүүл хооллол үсгийн шошиг зэргийг ингээд хараад бидний сурчсан учраас би 5 ангид сурдаг наа баян шиг гэдэг. Би хийж бүтээхийн гайхамшиг гэдгийг сонгов. Яагаад гэвэл миний бодлоор дэлхийн бүх хүүхдүүд бүгдээрээ ингээд юм хийгээд тэгээд бүтээх сонирхолтой гэж бодож байна. Найзуудаа намайг сонсоорой. Би хийх гайхамшиг хэрэггүй гэж бодож байна. Бидний 5 жил сурсныхаа хүчин бидний өөрсдөө нэг хийж чадсан сайн болсон. Бидний тэрийг гаргаж явахгүй олон хийж чаддаг байлаа гэж нэгийг амжилт гаргахгүй бүгдийг өөрсдөө өөрсдөө хөргөө гэж бодож байна. Бас найзуудаа намайг сонсоорой. Би 5 ангид сурч аамар бүрэг байна. Миний анзаарал хийж бүтээхийн гайхамшиг гэдэг сатыг би үзэж байна. Яг нь хийж бүтээхийн үнц гэдгийг бид нар бишгээр ойлгож байгаа. Хийж бүтээхийн үнц гэдэг нь бид нар маш чухал өөрийнхөө хөдөлмөр хүч энэ сайхан зүйлүүдийг өөрөө хөдөлмөрлөж авч тусахаар тийм ашиглаж сайхан сэтгэлийг өгдөг. Тэгвэл би 5 ангид сурч байгаа. Миний бодлоор хийж бүтээхийн гайхамшиг гэдэг зүйл гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар одоо өөрсдөө том болоод өөрсдөө үнэлж өөрсдийнхөө цалин мөнгийг авах хэрэгтэй. Тийм учраас хийж бүтээхийн гайхамшиг. Тэгээд бас дээрс бид нар амжилт гаргаж өөрөө хичээж амжилтанд хүрэх алхам гэж бодож. Тийм учраас хийж бүтээхийн 5 ангид сурч амар байна. Найзтаа намайг анхааралтай сонсоорой. Би бүгднийг сонгоё гэж бодож байна. Одоо бид нар ингээд сураагүй том анги орчмоор том анги
За болох юм. За тийм үү. Тавингийн ангийн сурагч гэсэн чинь найздаа намайг анхааралтай сонсоорой. Би төгс соёл уламжлалыг сонгомоор байна. Яагаад гэвэл хүүхдүүд төгс соёлын талаар юу ч мэдэхгүй байгаа учраас би төгс соёлын уламжлалыг сонгомоор байна. Тавингийн ангийн сурагч гэж юм байна. Найздаа намайг анхааралтай сонсоорой. Би хог хаягдлыг энэ жилдээ судлаад дэмий байх гэж бодчих. Яагаад гэвэл бид нар хог хаягдлыг нодноо шийдвэрлэж чадсан учраас хог хаягдлыг энэ жилдээ дэмий байх гэж бодчих. Хийд бүтэхийн гайхамшиг дэмжихгүй гэж бодож байна. Чиний хувьд алийг дэмжих гэж бодож байна? Миний хувьд бол төгс сургуулийн соёлыг дэмжих гэж бодож байна. Яагаад гэвэл манай энэ сургуулийн соёл бид нар хөгжихэд манай сургуулийн соёл бол хамгийн ихээр нөлөөлнө. Тэгээд сургуулийн соёлыг дэмжиж байна. Найздаа намайг сонсоорой. Би 5 ангийн сурагч Арин Заяа байна. Би одоо энэ хог хаягдлыг сэдвээр нөлөөлгийн үзүүлсэн гэж бодоод ерөөсөө энэ жил үзэх хүсгүй. Яагаад гэвэл бидний сургуулиараа хог хаягдлыг одоо сүүсэж хогтой дайн заргаад дуусгав. Тэгээд одоо бид хийж бүтэхийн гайхамшиг гэдэг сэдвийг чигсээ би зөвшөөрөхгүй. Сургуулийн соёлыг зөвшөөрөхгүй. Би энэ жилдээ хийж бүтэхийн гайхамшигыг яах гэж бодож байна. 5 жил хийж бүтээгээ сурсан чинь харин сургуулийн орчин илүү дэмжмээр байна. Тавингийн ангийн сурагч ганцхан байна. Найздаа намайг анхааралтай сонсоорой. Миний бодлоор бол төгс соёл уламжлалыг авч үзмээр байна. Яагаад гэвэл манай Монголын уламжлалт ёслол маш агуу. Тийм учраас төгс соёлыг авч үзмээр байна. Би бол сургуулийн соёл сургуулийн орчин гэсэн энэ сэдвээр бол энэ сэдвийн хүрээнд бол бид нар бол хүн байгалийн хичээлээр туршилтын бол ангитай байдаг шүү дээ. Тэрийг оролцуулаад туршилтын 4 болон 5 дугаар ангийнханда хүрээнд туршилтын өрөөтэй бол ямар вэ гэсэн саналыг гаргаж ирж байна. Баярлалаа. За өөр санал байна уу? За одоо ингээд яриад байгаа цаг юм учраас одоо энэ 5 зүйл дээр бас ангиараа ярилцъя. За хог хаягдал, төвөг уламжлал, сургуулийн соёл, сургуулийн орчин, хийж үтэйгийн гайхамшиг, байгальд ээлтэй хэрэгтэй гэдэг дээр ангиараа ярилцаад саналаа тоолоо гаргаад байна. Зураг зураа баг бид нар баг гадаад мэдээллийн сандаа өөрсдөө бие дагаад үздэг юм. Яаж сэдвээ сонгох сандаа хагаснаа биш хэлбэр бичүүч өгдөрөө. Манайх бол хамгийн ихний хог хаягдал дээр бол ямар санал зураггүй. Төгс соёл уламжлал дээр бол 2 санал. Сургуулийн соёл, сургуулийн орчин дээр 11 санал хийж бүтэхийн гайхамшиг дээр 4 санал. Байгаль ээлжийн хэрэглээ гэсэн дээр 3 санал байгаа. За ингээ манай ангийн ярилцсанаар бол 11 саналтайгаар сургуулийн соёл, сургуулийн орчин гэсэн энэ сэдвийн хүрээнд бол манайх сонгоё гэж бодлоо. Ярилцаад сонгоё гэж хэллээ. За энэ дотор нь одоо ингээд задлахад юу байх юм бэ гэхээр одоо жишээ нь одоо нөгөө багаар ажиллахад бага ангитай учраас олон хүүхдүүдтэй бага ангитай учраас нөгөө багаар ажиллахад хүндрэлтэй. Жишээ нь одоо нөгөө хүүхдүүд нь бүтээл хийлээ гэхэд түүгээр ангиа чимгэлээ гэхэд тэгэхэд одоо төрөв ангидаа нөгөө бүтээл нь хүрэх ангидаа нөгөө бүтээл нь багтахгүй учраас бас хүндрэлтэй гэх зэрэг. Тэгээд олон тийм хүндрэл гардаг учраас сургуулийн соёл, сургуулийн орчин гэсэн энэ сонголоо. Сайн мэцүүний хүүхдүүдийн намайг хичээллаа гэдэг 5 байнг зэрэг. Манайх болохоор сургуулийн орчинд болоо сургуулийн хог 3 төгс соёл дээр 1 хийж бүтэхийн гайхамшиг дээр байхгүй. Тэгээ байгаль орчин дээр 4. Яа хамгийн их санал авсан дээр сургуулийн орчин байгаа. Тэгээд бид нар сургуулийн орчин дээр сургуулийн орчин байхгүй бол бид нар өөрөөсөө дэд амжилтанд хүрч чадахгүй болохоор бид нар сургуулийн орчийг сонгож байгаа. За баярлалаа. За 5 яа. Найздаа намайг сонсоорой. Би 5 ангийн сурагч Баяр байна. Би манай ангийнхан нэг хог одоо энэ хичээлийн сэдвээр хог хаягдлаар нэг хүүхэд тавьсан. Харин төв соёл дээр 3 хүүхэд тавьсан. Харин сургуулийн соёл дээр 12 хүүхэд, харин
ээлдэг байгаль ээлдэг хэрэглээд уран хүүхэд санал хураасан байгаа. Би 5 ангийн сурагч Сандрын манай ангийнхаа ярилцаа хог хаягдлаар манай өмнөх жил бид нар хогийн сав хийж хогийн савдаа хогоо хайж хэвсэн учраас хог хаягдлыг хэрэггүй гэж үзсэн. Яс төв соёл уламжлалыг иргэний боловсролын цаг дээр үтсэн учраас бас хэрэггүй гэж үзсэн. Сургуулийн соёл, сургуулийн орчин дээр бид нар 11 хүний санал өгсөн. Яагаад гэвэл сургуулийн орчин, сургуулийн соёл, сургуулийн орчин, сургуулийн орчин дээр бол бид нар ямар нэгэн зүйлд давтаж өөрийгөө хөгжүүлэх чөлөө цаг хэрэгтэй байдаг. Тэргээ сургууль дээр өнгөрөөхийн тулд тусгай тийм өрөө байх ёстой гэж үзсэн. Тэгээд хийгч бүтээхийн гайхамшиг дээр бол хүүхэд бүр хийж бүтээгээд түүнийг өөрөө хэрэглэж сурыг гэж бодсон учраас хийж бүтээхийн гайхамшиг дээр 9 оны саналтай байсан. Байгальд ээлтэй хэрэглээдээр бол бид нар хог хаягдал өмнөх жил хог хаягдлыг үзэхдээ байгальд ээлтэй хэрэглээгээ бас үзсэн. Тийм учраас сургуулийн соёл, сургуулийн орчин дээр 11 хүний санал хийж бүтээхийн гайхамшиг дээр 9 хүний санал өгсөн. За баярлалаа. За ингээд ангиудын сонгох сандууд маань нэгтгэдэг гараад ирлээ. За ингээд дөрвөн анги маань нийлээд хог хаягдлыг сэдвийг сонгож судлаа гэж дөрвөн хүүхдийн санал ирсэн байна. За түүх соёл уламжлалаа сонгож судлаа гэж 6 хүүхэд. За сургуулийн соёл буюу сургалтын орчин гэсэн дээр 41 хүүхдийн санал орсон байна. За хийж бүтээхийн гайхамшиг гэсэн сэдвийг сонгоё гэдэг 14 хүүхэд санал өгсөн байна. За байгаль ээлтэй хэрэгтэй байгалийн талаар гэрлийн талаар судлаа гэдэг 10 хүүхэд санал өгсөн байна. Одоо тэгэхээр энэ дээр бас ерөнхийд саналуулаа хэлээд нэг сэдвээр яг сургуулийн соёл сургалтын орчин дээр юуг судлах вэ гэдгээ сонгон гаргаж ирье. Тэгэхгүй ийм шаардлага гарсан байна тийм ээ. За тэгээд ангиудаа саналаа хэлээд явчих. Миний хувьд бол сургуулийн соёл, сургуулийн орчин дээр бол гадаад талбайг өргөжүүлж илүү том болгож одоо газрын тэгшилж ногоо таних гэсэн санал байна. 5 ангийн сурагч дэлгэрэл байна. Найзуудаа намайг анхааралтай сонсоорой. Би болохоор одоо энэ сургуулийн гадаад талбай хогийг зөвлөж илүү гоё болгож ногоо авч болно гэж бодож байна. Би болохоор сургуулийн орчин гэсэн яагаад би сургуулийн орчин гэсэн бэ гэвэл бид нар сургуулийн гадаа ногоо барьж тэгээд урьдчилан зэмлэлийн аваа дэдүү өндөр өргөсөн болохоор хүүхэд тэндээс тэр бүснээр орж идэх магадлал их байдаг болохоор тэдний тэгш бас тусгай өрөөлөөс төсөлтийн өрөө, тавлын өрөө гэх мэт тусгай өрөөлөө байх хэрэгтэй гэж байна. Сантай цаана хүүхдүүд намайг 5 анги сурагчтай хэлсэн соёлыг миний бодлоор сургуулийн орчны сонгоор яг нөгөө манай чиг бас сургууль нөгөө зарим ангиуд дэдүү жижиг байдаг хүүхдүүд нь багтахгүй сандал ширээ жоо ингэж ирсэн болохоор тэднийг цааш чанцлуулна арай их таах гэж байна. Миний бодлоор багтлуур байсан гэж бодож байна. Яг тэгвэл бид нар заримдаа улсын шалгалтыг амар олон давтлага шаардлагатай байдаг. Тийм учраас ингээд давтлага хийх зарим ангиуд нь ерөөсөө анги давтчихад байдаг. Тэгээд зарим анги гуйж ордог. Тийм учраас давтлагын өрөө гэж тусгай өрөөтэй байна. Миний бодлоор сургуулийн соёл гэдэг манайх бол одоо орж ирэхдээ өглөө мэдлэгтэй өөрчлөгч гişнэрс болон сургуулийн багш нартайгаа мэдлээ сурсан болохоор бид нар сургуулийн соёлоо бол хэрэгжүүлээ сурсан гэж бодож байна. Тийм учраас сургуулийн орчин гэдгээ сонгож авъя гэж бодож байна. Сургуулийн орчин дотор юу вэ гэхээр одоо нөгөө хүн байгалийн туршилт хийх өрөөтэй болъё гэж бодож байна. Яагаад вэ гэхээр манай ингээд одоо тохиолддог л да жишээ нь одоо нөгөө хүн байгалийн хичээлээр уснаас төмрийн үрцгийг ялгаж авах тийм хичээл байсан. Тэр хичээлээр төмрийн үрц олдохгүй маш их хэцүү байсан учраас би энэ сэдвийг хүн байгалийн өрөөтэй болъё гэж бодож байна. Өрөөтэй болъё гэдэг нь судлаад өрөөтэй болохыг бид нар хийнэ гэсэн үг юм тийм ээ. За. Сургуулийн гадаад талбайг тийм тохижуулмаар сургуулийн гадаад талбай тийм хүүхдүүдийг ямар нэгэн тийм цагаан зөв боловсон өнгөрүүл
одоо ингээд анги дээр туршилт хийх юм бол дараа нь одоо ингээд заваар урчдаг. Түүний дараа хичээл дараа 9 анги маань орох жоо бол ангиа цэвэрлж чаддгүй. Тийм учраас үйлчлэгч эгч нарт маань саад болдог учраас би хараа туршилтын өрөөг сонгож байна. Яагаад вэ гэвэл хүн байгалийн хичээлээр бид нэр ямарваа нэгэн зүйлийн дотоод шинж чанар дотоод юу байгаа бид нэр хууч өөрсдөө олж туршилт хийдэг. Тэгээ хүн байгалийн хичээлийн туршилт хийгээд бид нэр туршилтын өрөөг сонгож байна. Миний бодлоод хүн байгалийн хичээлээр туршилт хийх өрөөг сонгож байна. Яагаад гэвэл бид нар өөрсдөө туршилт хийхээр тусгай өрөө байгуу. Тэгээд хэрэв бид нар зөвхөн байгалийн өрөө гаргаад өчгөл бид нар өөрсдөө хэрэглэхгүй тэгээд сав хаваагаад ирж байна. Тэгээд би гадаад орчин гэхээр би сонгохгүй дээр гадаад талбай малбай янзах гэж сурагч нараас мөнгө авах зарим хүмүүс боо юм байна шүү. Тэр давталруу хэрэггүй гэж бодож байна. Хүүхдмөр гэртээ очиод бие дагаад хийгээд өгөх юм бол хичээлээ бэлдээд өгөх юм бол тийм давталруу хэрэггүй. Гадаад очиод тоглоомын талбай хэрэггүй гэж бодож байна. Бас нэгдүгээр ангийн дүүнэр гадаад тоглоод явахгүй их оройтдаг. Харахгүй бол тоглоод за шалгалтандаа бэлтгэх заав их харахгүй болохоор тоглоомын талбай хэрэггүй гэж бодож байна. Тэрний оронд туршилт хийх хэрэгтэй. Эцэг намайг миний анхаарал хүн байгалийн би дэмжиж хүн байгалийн тэгэхээр даавч хүн байгалийн өрөө мэдээ хүн байгалийн одоо хийсэл багаж хөрөв эцэг бид нэртэйгээ бидний тэр бүхний манай чиглэж сайжруулах. Миний бодлоор хүн байгалийн туршилтын өрөө дэмжсэн дээр авах гэж бодож байна. Яагаад гэвэл анги болгонд 4-5 ангиудад хүн байгалийн хичээл авдаг. Тэг болгонд заавал нэг туршилт хийж явах бол туршилт хийж үр дүнгийн үсэх бол үзэж тэр хичээлийн зохион байгуулдаг байгаа. Тийм учраас бид нарт ингээд тэр туршилтыг хийх гэх тэгэнгүүт нэг багаж хэрэгсэн материал маань байхгүй учраас бид нарт маш их хүндрэл тусгардаг байгаа. Тийм учраас нэг хүн байгалийн кабинет нийцэх юм бол тэр дотор нэг багаж хэрэгсэлтэй. Тэгээд бид нар бас хичээлээ илүү төхөн болох гэж бодож байна. Тийм учраас энэ саналыг дэмжиж байна. Nästa gång vi har vi humber i sjönära på det humberste den durchti modny urdas sarnzon team hi det var spillich vi vajra тавы бэрүү 이 다위에 속에 잠들어가 миний бодлоор хүн байгалийн туршилтын өрөө дэмжиж байна. Тэгээд хүн байгалийн туршилтын өрөө намаас өрөө байвал биднээс бас хэрэглэх багш нар бидний бас туршилт хийх хэрэглэлтүүнийг хайж явдаг. Тэгээд заримдаа бас ихэвчлэн хийх туршилт хийх зүйлүүд нь олддоггүй байна. Тийм учраас туршилт хийх багаж хэрэгсэл тэгээд туршилт хийх өрөө хэрэгтэй байна. Туршилт хийх багаж материал ч гэсэн хэрэгтэй байна. За баярлалаа. За одоо тэгээд эргээд сандаан гэсэн хүүхдүүдийн тоогоор үзэх юм бол чинь тоог харсан байна тийм ээ. 12 16 7 өчигдөр 7 тэгээд өчигдөр 16 гэсэн. За одоо энэ хоёр дээр цаг баг үзүүлснээс гараад өгчихгүй. За давхрын өрөө бүгдөө ингээд судалж бий болгоё гэж байгаа хүүхдүүд гараад байна. За болсон. За одоо хүн байгалийн кабинет буюу туршилтын өрөө байгуул цогц байгуулдаг гэж бодож байна. За тэгээд олон санал байна тийм ээ. За тэгвэл ингээд хүн байгалийн кабинет бий болгоё гэж олон санал үзэж байна тийм ээ. Хүн байгалийн туршилтын кабинет бий болгох гэж үзсэн байна тийм ээ. За тэгэхээр одоо танаас хэдвээ ингэ сонсгоо. Энийг хэн бий болгох юм бэ? Тэгвэл одоо хүн байгалийн туршилтын өрөө яаж бий болгох талаар бас ангингаараа тийм сууж байгаа. Ярилцаад нэг ангиас нэг их хүүхд төлөөлөө санаа гэлж. Тэгээд төлөвлөгөө өгөх.
Тэгээд хоёр дахь шийдэл нь болохоор нөгөө нэг гэртээ хэрэглэхгүй байгаа зүйлсүүдээ аав ээжээс асуугаад юунаа сургуулаа хийж өгч басж болно гэсэн хоёр шийдэл байна. За тавья. Өдөрлөгөө багш нараас зөвшөөрөл аваад нэг өрөө суулгаж өгөөч гэж зөвшөөрөл аваад тэгээд гарын доорх материалаараа өрөөгөө тогтжуулъя гэж зөвлөлдсөн. Миний бодлоор хамгийн түрүүнд нэг сургуулийн удирдлагуудаас ийм кабинет гаргаж өгөөч гэж хүсэх гэж бодож байна. Кабинет хүсээд дараа нь яах вэ? За 5 бигээс. Өгтөдөө намайг хараарай. 5 бигээс сурч галгантгүй. Тэгээд хоёр дахь нь болохоор өөрөөсөө гарын доорх материалаараа хийх юмаа хийж тэгээд чадахгүй юм болохоор эцэгчүүдээрээ хийх гэж бодож байна. Юу сургуучгээ судлах гэж бодож байна. Өөрсдөө хэрэглэгчүүнээ судлаад тэгээд баг багаараа ямар мөнгө тусламжаар За ингээд одоо бид хэд маань санал хэрэглээд гараад ирсэн. За төлөвлөгөө маань бэлэн болж байгаа шиг хүүхдүүдийн гэснээр санхүүгийн удирдлагатайгаа уулзаад ихлээр кабинет бисгэх юм тийм ээ. За дараа нь сурах хүчгээ судлаа гэсэн тийм. Хүн байртай сурах хүчгээ судлаад нөгөө хэрэглэгчнүүдийн чагсаалтыг гаргах юм тийм ээ. За дараагийнх нь болохоор бусад сургуулийн кабинет бусад сургуулиудын хим биологийн кабинетүүдийг очиж судлаад юу байдгийг нь үзье гэсэн санал гарч байна тийм. За энэ төлөвлөгөөнийхээ дагуу одоо бүгдээрээ ажиллана. Тэгээ одоо энэ цаашаа үргэлжлэх зүйлийг ангийнхаа багштай хамтраад асуудлаа шийдвэрлээд мэдээлэл цуглуулад ингэж явах юм байна шүү. За яа. За тэгээ дараагийн амьдрах чадварын цагаар ангидаа мэдээлэл цуглуулах төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхээ дагуу мэдээлэл цуглуулад ажиллах нэ. За баярлалаа. За сэдв сонгосны дараагаар ангидаа мэдээллийг ямар аргаар хэрхэн судлах ухаан төлөвлөх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Хүн байгалийн кабинетэд тавигдах шаардлага, энэ кабинетэд байх ёстой туршилтын багаж хэрэгслүүдийг яаж мэдэх вэ гэсэн асуултын дагуу ярилцаж, өөрийн сургуулийн хийм физикийн кабинетийг судлах, түүнийг хариуцсан мэргэжлийн багш нартай уулзаж ярилцсан, зөвлөгөө авах, мэдээлэл цуглуулах, мөн хүн байгалийн 4-5 дугаар ангийн сурах хүчгээ судлаж, түүнээс хэрэглэгдэхүүний жагсаалтыг гаргахаар хэлэлцлээ. Эндээс хүн байгалийн 4-5 дугаар ангийн сурах хүчийг судлахад хугацаа их орох юм байна. Яах вэ гэсэн асуултын дагуу хүүхдүүд маань өөрсдөө ярилцж хэлцсэний эцэст баг болон ажиллаж, сурах хүчийн агуулгыг удирдлаар нь судлаж, хэрэглэгдэхүүний жагсаалтыг гаргахаар хэлэлцлээ. Ингээд лаборатори судлахаар суглагдсан баг маань өөрийн сургуулийн хийм физикийн кабинетуудаар орж тухайн кабинет байгаа хэрэглэгдэхүүнүүд, кабинет тавигдж байгаа шаардлагууд, туршилтын ширээнүүд, аюулгүй ажиллагааны дүрмүүд гэх зэрэг зүйлүүдэд танилцаж, тухайн кабинетийг хизээ хаанаас ямар дэмжлэг тусалцаатайгаар байгуулагдсныг хариуцсан багш нартай нь уулзаж ярилцлага хийж, тухайн хэрэглэгдэхүүнүүдийг сурагчид өөрсдөө хаягдл материал ашиглан хийж болдог, мөн бусдын тусламжаар бүрдүүлж болдог зэргийг судалж мэдэж авсан ба үүнийг нэгтгэн дүгнээд тайлгнахад бэлтгэлээ. Бусад догууд маань 4-5 дугаар ангийн хүн байгалийн сурах хүчгээ удирдлаар нь хувааж аван агуулгын судалгаа хийж хэрэглэгдэх туршилтын хэрэглэгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргалаа.
Энэ чагсаалтаа гаргасны дараагаар сурагчид өөрсдөө хийж болох, өөрсдөө олж ирж болох хэрэглэгдэхүүнүүд мөн багш нартайгаа хамтарч багш нарын тусламжтайгаар бэлтгэж болох хэрэглэгдэхүүнүүд мөн бусдаас тусламж зүйлүүд гэсэн ангиллаар хэрэглэгдэхүүний чагсаалтаа ангилан ялгаж бусад багуудаа тайлангаан тавилаа. Манай болохоор 5 дугаар ангийн 1 2 дугаар үлгэрт судалсан төшөлтийн хэрэглэгдэхүүнүүд ингэж чагсаалсан байгаа. Тэрэнд нь эс, саваанууд, цаг, хоосон сав, бөмбөг, гар чийдэн, гар бөмбөг, отон бөмбөг, жижиг үрэл, ахим, шарангийн ба харангийн утас, зүвл, утаг, маркер, глобус, уян шугам, харандаа, уус, шилэн аяг, шүүх цаас, юулуур, сав, нимбигний хүчит, хүнсний сав, ундааны сав, шаар, төмний утас, соронж, хутгуур, өнгийн утас, тавуу, хатуу цаас, гуурс, эрзийн, эхлүү төмөр, туухай, кордоны цаас, лаа гэсэн хэрэглэгдэхүүнүүд хэрэг болох байгаа. Тэгээд өөрсдөө шийдэх болон хийх зүйлүүд нь болохоор эс, саваанууд, хоосон сав, ус, оёлын утас, савх, жижиг үрэл, ашим, уян шугам, харандаа, шүүх цаас, шаар, өнгийн утас, зүрж, кордон цаас, цавуу, хайч гэсэн хэрэглэгдэхүүнүүд байгаа. Жишээ нь хайц гэхэд хүүхд болгон ингээд өдөр болгон хичээл дээр хэрэглэдэг учраас хайц бол ингээд өөрсдөө ингээд шийдэх асуудал болж чадж байгаа. Уян шугам, шүүх цаас, кордон цаас эднийг ингээд бид нэр өөрсдөө цуглуулах гэхээр мөнгө цаас их орох учраас бусдаас тусламж авах зүйл рүү бас оруулж байгаамаа. Ингээд кабинетд байх хэрэглэгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргаж, ангилан ялгаж, тайлгнасныхаа дараагаар өөрсдөө гарын доорх болон хаягдал материал ашиглаад хийж болох хэрэглэгдэхүүнүүдийг сонгон авч дараагийнхаа үйл ажиллагааны цагаар материалаа цуглуулan ирж анги өдөрцөн багш нартайгаа хамтран хэрэглэгдэхүүнээ хийлээ. Жохон дахиад юм шүү мөн агшаа. Одоо ингэ дээш өргөж байгаа гэж бацнаа. За манай баг бол аяг, мөн цаас, харандаа, мөн гатгуур, сорвол ашиглаад энэ бол салхины зүгчийг тодорхойлж хийсэн байгаа. Энийг бол яаж ашиглах юм бэ гэхээр эндээ ингээд зүгчийг нь яг ингээд зүгүүд бичсэн байгаа. Энийг бол ашиглахын тулд гадаа гаргаад энэ дээр ажиглалт хийх байгаа. Дараагийн багш маань болохоор энэ бол энийг болохоор аяг, мөн ижилхэн эрзэн, шаар, сорвол, цаас ашиглан энийг хийсэн байгаа. За энэ бороо хэмжиж байгаа. Бороо энийг хийхдээ юу ашигласан бэ гэхээр унааны сав ашигласан байгаа. За ингээд энэ нь бол одоо хараахан дуусаад байна. Дэлхийн газрын Монголын газрын зураг түүнээс жаахан санаа аваад бичиг юм юм. Өөртөө асууж байгаа шүү дээ. Тэднээс За үүний дараагаар бусдаас тусламж авч бүрдүүлэх хэрэглэгдэхүүнүүдээ дотор нь ангилан ялгаад тухайн байгууллагаас юуг очиж гуйвал бидэнд туслах боломжтой вэ гэдгийг хүүхдүүд өөрсдөө гаргасан байгаа. Жишээлх юм бол одоо байгаль орчны газраас термометр, тундас хэмжигч гэх мэт багцуудыг очиж гуйх боломжтой. Газрын албанаас газрын зураг, Монгол орны газрын зураг, Баян-Онгор аймгийн газрын зураг зэргийг очиж гуйхад биднэрт олдох боломжтой гэснээр өөрсдөө хүүхдүүд ялгаад тэгээд энэ хэрэглэгдэхүүнийхэн жагсаалтыг гарган тухайн байгууллагуудаараа ингэж явж хүмүүстэй уулзаж өөрсдийнхөө хийж бүтээж байгаа энэ үйл ажиллагааныхаа талаар танилцуулж тусламж дэмжихийг одоо ингэж хүссэн байгаа. Тухайн уулзсан байгууллагуудын одоо ажилтан ажиллагсад удирдлагууд бол манай сурагчдыг маш уриалханаар хүлээн авч өөрсдийнхөө боломжийн хэрээр одоо ингэж тусалж дэмжиж байсан. Сурагчд маань бол одоо тухайн албан байгууллага одоо иргэд олон нийт эцэгхээс эмбэл мөнгө гуйгаагүй. Өөртөө хэрэгтэй
байгаа энэ кабинет хэрэгтэй байгаа хэрэглэгдэхүүний жагсаалтан үзүүлээд танай байгууллагаас эндээс одоо өгч туслах боломжтой зүйлүүд байна уу гэсэн чиглэлээр ингэж хэрэглэгдэхүүнээ бүрдүүлсэн байгаа. Сурагчид маань өөрсдийн дэмжих боломжтой гэсэн одоо байгууллагууд, эцэгчүүд олон нийтэд өөрсдийн гараар одоо урилга хийж түүнийгээ хөргүүлээд уулзалтын тухайн одоо зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааныхаа цагийг дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгөөд тусалж дэмжсэн эцэг эхчүүдийн өөрсдийн гараар хийсэн бэлэг дурсгалын зүйлийг хүүхэд бидний хүслийг биелүүлсэн танд болон танай байгууллагт баярлалаа гэсэн ийм талархлын хамт гардуулсан. За ингээд амьдрах чадвар сурах үйл ажиллагааны цагийн маань эхний 3 шигт иймхүү амжилттай явагдаж өнгөрч байна. Одоо бидний өмнө нэгтгэн дүгнэх тайлгнах үйлчлэл маань үлдсэн. Энэ үйлчлэл маань одоо тухайн кабинет байгуулад бэлэн болсны дараа тухайн кабинеттаа эцэг эхчүүд олон нийтийнхээ өмнө одоо сурагчид маань багаараа ингэж тайлангаа тавихаар бэлтгэгдэн ажиллаж байна. Кабинетийн маань одоо хэрэглэгдэхүүнүүд бүгд бэлэн болсон. За тэгээ ийм үр дүнтэй ажил зохион байгуулагдлаа. За энэ хүн байгалийн кабинет түүнд байх одоо туршилтын хэрэглэгдэхүүнүүд маань бол одоо бүхэл сургуулийн хувьд ийм тулгамдж байгаа асуудал байсан. Энэ тулгамдж байгаа асуудлыг одоо хүүхдүүд маань өөрсдөө олж хараад эннийхэн дагуу одоо ингэж ажиллаж кабинет байгуулагдаж байгаа нь бол маш үр дүнтэй ажил байлаа. Үүнээс чухал нь юу вэ гэх юм бол одоо тухайн кабинетийг байгуулах хэрэглэгдэхүүнийг одоо бий болгох энэ ажлыг зохион байгуулж явах явцдаа хүүхдүүд маань өөрсдийнхөө одоо хэрэгцээ, сонирхол, тулгамдсан асуудлыг юу байгааг олж авч тэгээд өөрийн үзэл бодлоо одоо чөлөөтэй илэрхийлэх тэгээд бусдтай хамтарч ажиллах, бүтээлчээр хамтарч ажиллах за тэгээд харилцаа холбоо тогтоох гэх зэрэг одоо бүхэл чадваруудаа бол хүүхдүүд минь хөгжүүлж байлаа. Энэ чадрууд нь ч хөгжиж байлаа. Энэ бол тухайн кабинет байгуулагдсанаас илүү үр дүнтэй өгөөжтэй ажил байлаа гэж бид үзэж байна.